огшнууд юм шүү. Тэ хаанах юм юу юм? Ойластай новшнууд юм шиг. Hi YouTube. Hi YouTube. Шинэ бичлэгтэй тавтай морил энэ удаагийн бичлэг бол би Frank видео дээр reaction видео хийх гэж байгаа. Тэгээд одоогоос 12 13 жилийн өмнө яг нэг амар бүүн болж исэн бичлэг байсан байхгүй юу? Тухайн үед л яг энэ Frank бичлэг хамгийн анхны тийм Frank бичлэг байсан. Миний хувьд шүү заяа. Бичлэг дээр reaction видео хийж утсан. Тэгээд энэ бичлэг дээр reaction видео хийхий өмнө хүн ээжигээ би Frankцсан байгаа. Өөрөө яг ямар мэдрэмж байдгийг тэрийг авч үзээд тэгээд дараа нь reaction видео хийх юм бол илүү бас би тэр мэдрэмжүүдийг ойлгож чадах бах. Тэр ээжийн бас үнцгийг би илүү ойлгож чадах бах гэж бодоод хийсэн байгаа. Хэрэг та бүхэн энэ бичлэгийг үзэх юм бол манай ээж ямар хөө reaction гаргасныг үзэж болно. Одоо тэгэхээр миний reaction видеог өнөөдөр үзцгээе. Ээжүүдээгээ Frank тагж байгаа. Тэгээд манай ээж дээрээ тоглолцсон. Одоо миний ээж тэгээд найзуудаараа Frank тагж байгаа юм тест. Одоо ээжигээ дуудаад гаргаад хэлчихээ. Тэгээд тэрхэн тоглоно. Хүстэй болохоор багаж нард нууцчаад ээжийг тоглоом байсан юм аа гэж хэлэнгүүт араас гарч ирээд чичээн бас давхар чичээ явах тийм юм өгч юм. Манай ээж амар ахгүй юу? Амар ахгүй юу? Дээрч аваад зочихгүй тий. Тэр хэцүү юм биш юу? Prank гэдгийг мэдчихэж байгаа мөртлөөс ингэ яагаад гэдэм бэл шүү. Яса. Юу вэ? Тэгээд орч чаддаггүй. Хаашаа? Таньдлаа. Яса. Юу вэ? Тэ хийлээч юу вэ? Би яраа. Жимсэн. За яах вэ? Тэ нөхөр амаас тэ. Юу гэж байгаа юм? Хин мэддэг хөвж. Ха? Хин мэддэг хөвж үгүй. Таныг анх юм бол ууч. Гэдэг яах вэ тэгээд хин хүүхд мэддэг хөвж үгүй минийх үү? Ха? Хаж тийм мод үнтэй унч. Тийм гэсэн бол бүр халахлах нэ. Хүрээ. Тийм олон үнтэй юу гэсэн үг юм даа. Хин мэддэг хөвж юу тань юм байна? Одоо яах вэ? Одоо. Тэгж шүү. За эхний хүнийг үзчихэд яг өөрийнхөө сэтгэлээ хэлээд тэгээ дараачихаа октод руу орцгоё. Эхний ээлжинд бол ээж маш тайван бүр үнэхээр бест хүлээж авлаа. Үгүй миний охин хинжиж нэ ийм олон хүнтэй хин мэддэхгүй ийм олон хүнтэй гэдэг бүр үнэхээр бестлаа. Би бараг тэрэн дээр шүү дээ те. Харин тий ээжээ гэсэн бол бүр юу ээж бараг ийм тайван байхгүй байх байсан баг тий. За дараачихаа. Эндээс бас тест аваад лавд орж байгаа. Эндээс практикад хийж гаргаж байгаа байхгүй. Яа хөрөх би тий. Ээж нэг хогт хойдлох юм шиг. Үгүй охин нь яг ээжтэй адилхан юм шүү. Юу ч таацсан. Ха? Лайл бит. Юу их тах би. Юу яриад байгаа? Ха? Юу яриад байгаа чи? Хөөе. Яна. Юу яриад байгаа? Ха? Нэг юм яриад байгаа. Чи нэр ярьдаг.
Юу юм? За энэ фреквенс юм байна. Оо. Амирлаа те. Ээж бараг тэр цааснаас 4-5 удаа гаргаж үзлээ ш. Та нар тоолсон уу тэрийг? Би сая тэрийг тоолол ээжлээ. 5 удаа 4-5 удаа гаргаж үзээ нэр юм уу? Нэр ингэс яриад байгаа юм гэсэн мэтлээ гар нээр яваад. Яг хөө гэтээ шууд ингэж гар төрүүлж явж байгаа нь мэдээж ярих буруу л да. Гэхдээ 10 жил одоо энэ бичлэг чинь 12 13 жилийн өмнө тавигдчихсэн гэхлээр чинь 10 жилийн охин нь ээжээ би яг ингэж жирэмсэн болоод ороод ирлээ. Хин болвол ээжийн хувьд бол бүр тэнгэр хөмрөөл ороод ирэх л хаал та. Тэр үед яг ээж гэтэйг үнэхээр бие барих контролдох бол айгүй хэцүү л ах. Тэгсэн ч гэсэн ээжүүдээ аль болох өнөрөө ярилцах гэж үзэн шүү гэж уриалмаар байна. Минь ээж биштэй чи ингээ хоёр дуурайтай тест үзүүлээд ямар реакшн гаргахыг харагдсан юм. Окей. Тэгвэл яг минь 0 доо бүгд ярьцгаая. Ini юм уу? Мэдгүй. Юу шүү? Хитэн сартай. Яг юм уу? Яг аа? Энэ тоглож. Энэ тоглож шээ. Би ямар сүрүүд авах юм чиз. Би одоо би энэ яах вэ? Яг Аа. Тэгтээ. Ийм чигээд хаавар явж тий. Үсээ таам уу? Нэрээ таам уу? Надад тоглож таам уу? Гүн. Заавч явж биш. Энд авч явъя. Энэ юм хэдэн сартаа одоо идэв. Мэдгүй. Чи надад үзүүлээ мэдгүйгээ зогсоод байх юм ямар ч тий. Tagada бүрээ. яа. Өнөөдөр үгэндээ цав алгаа би. Авч амзаа. Авч яваа за. Ай заяа. Яа за. Тавсан маа тавсан. Би бат. Яа. Өөр амар зохиолцдог. Гэтэ яг нэг бодлыг хөөрхөн л юм те. Яг л ингэж л бас хүлээж авах л та. Би тэгтээ гахаад байна. Яагаад цохоод идэм бол? Та нар юу гэж бодож байна? Яагаад цохоод идэм бол? Сони юм а те. За. Дараачих руу. Яа, ихч нараар тоглох ч амар шүү те. За. Нааширтаа. Баярлалаа. Хинхэн хүүхдээ. Би хүүхдээ юм яах гэж юм даа. Тэггүй минийх. Би бүр хоёр тестер үзсэн. Хин хүүхдүүд юу яриад байгаа юм чи одоо? Хаагаараа хинтаа явдаг юм чи. Үсэндээ нэгээд байгаа. Одоо яаж мэдэж тийм юу ч хэлэх юм? Хэлсэн юм уу? Үгүй яах чаа? Юу нөө? Та дөрүлээ хэлчихээ гэсэн. Ямар юм бэ тийм? Аа? Хэлж мэсэн мөтөр нэг юм да. Зато нэг хөө. Үсэндээ нэгээд байгаа. Хаа нэг ямар хүүхдээ? Ха? Болбой. Энэхүү контент Юу вэ? Ямар дугаар муугаштай юм гэж чаа. Яри. Юу гэсэн үг гэдэг чаа. Өчигдөр гэр орноосоо гадгүй энэ төрөөр юм хөдөлтөд яваад юм гэсэн ийм хийж явдаг юм уу чи? Гү тэрээ. Төрүүлмээрээ нана. Та жимсэн хүнээс авахгүй. Тийш дээ. Чи юу утаад байгаа? Одоо ээж мэж дүүж хэлэх гэж байгаа. Ямар юм арай нүлээстэйг нь огшнууд юм биш үү? Тэгээ хаанах юм юу юм?
Ойластай энэ өвчнүүд юм шиг. Яаж одоо байхгүй байгаа тэр нь очиод ирээ. Өө та ээж хэлж. Өөр хэлэхгүй чи би хаа чинь юм. Бүр ингэ таалч ингэ. Сургууль төгсөх хүн жоо хуцтайгаа навшууж ч тоо. Тэгсэн сая. Аа? Харин тэгээд байгаа чи. Үсэн тэгээд цуглаад байгаа маа. Оо. Яа. Хаан сурт яа гэдэг юм сурахгүй. Зурхгүй. Тэгээд цааш бол ямар юм биш. Чамаас ах юм уу? Ах биш. Тэгээд ах биш юм бол сургуулийнхаа сурдаг юм. Оо яа вэ? Хаан амьд төгсөөд аваад би гарта. Тогсоо та маш юм. Мөрөөсөө шимсэн юм уу юм дээ. Тэгээд яаж хаанаас яаж хийсэн? Нас төрсөн. За миний мэдж байгаагаар гэх юм бол ер нь бол өсвөр насны охтуудын жирэмслэлт нэлээд өндөр хувьтай байгаа. Тэгээ эндээс хамгийн харамсалтай зүйл нь юу вэ гэхээр яг нөхөр гэдэг хүний үүрэг рол байхгүй. Тэр охин яг ганцаархнаа тээж төрүүлээд ганцаархнаа бүх ачааллыг, ганцаархнаа бүх хариуцлагыг өөрдөг. Эсвэл хамт амьдарч байгаад 25, 26, 27 эсвэл 30 хүрээд хоёр тишээс салдаг ийм тохиолдлууд байгаад байгаа. Тэгэхээр хинч өөрийнхөө ирээдүйг ямар ч охин өөрийнхөө ирээдүйг муухай байгаасаа гэж хүсэхгүй. Ямар ч эцэг их хүүхдийнхаа ирээдүйг муухай, хэцүү, толготой байгаасаа гэж хүсэхгүй. Тэгэхээр эндээс бөөнөр юу харж болох вэ гэхлээрээ нэгдүгээрт охтуудаа жирэмсэн болно, хүүхдтэй болно. За тэгээ хүүхэд төрүүлнэ гэдэг бол маш том үүрэг хариуцлага шүү.